Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ зөрүү болох бодлогоод сурцгаая. Дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. Энд хичнээн гөлөг байна тоолоор. Тоосноогоо дэвтэртээ тэмдэглээрэй. 9 гөлөг байна. 3 гөлөг нь тоглохгүйгээ яваад өглөө. Лав даалгавраа хийх гэж байгаа баха. Тийм ээ хүүхдүүдээ. Яваад өгсөн учраас яах вүлээ? Мөн хасаж бодно. Хэдийг хасах уу? 3-ыг хасна. Хэдэн гөлөг үлж байгааг тоолоороо хүүхдүүдээ. Хариугаа бичээрэй. 6 гөлөг үлдсэн юм байна, тийм ээ. Та нар хэрвээ 6 гөлөг гэж гаргасан бол маш сайн байна. Зөв бодсон байхаа та нар. Баяр хүргэе. Одоо багш нэг зүйл асууя. Үлдсэн гөлөг их үү? Явсан гөлөг их үү? Эсвэл тэнцүү байна уу? Өө ялгаатай их юм. Үлдсэн гөлөг их юм биш шүү дээ. Тэгэхээр энэ их байгаа тэнцүү биш. Энэ тоонуудын ялгааг л зөрүү гэж хэлнэ шүү. Юуны зураг байна хараарай. Зөгийн цэцгнээс яах гэж байгаа? Балц уулуулах гэж байгаа баха. Хэдэн зөгийн вэ? 4 зөгийн байна, тийм ээ. Оо 3 зөгийн нэмэгдээд ирлээ шүү дээ. Одоо хэдэн зөгийн болсон юм болоо? За бодоодохъя. 7 зөгийн болжээ. 3 зөгийн нэмэгдэж ирсэн учраас нэмэх үйлдэл бодох нь шүү дээ. 7 зөгийн та нарт баяр хүргэе. Лав 7 зөгийг гаргаж чадсан гэж багш нь бодож байна. 9 зөгийн байсан зөгийн 2 ялгаатай юу хүүхдүүдэд тэнцүү юу? Ялгаатай. Энэ ялгааг л зөрүү гэж хэлнэ. Энэ зөрүүг бүгдээрээ олж сурах гэдэг өнөөдөр. Сурнаа бүгдээрээ. За луунг толч. Хэдэн луун байна? Луунгуудыг идэх гэж туулаанууд гараад ирчих. Луун их үү, туулаа их үү? Эсвэл туулаа бага уу, луун их үү? Багшийн асуултыг анхааралтай сонсоорой. За үүнийг олохын тулд зөрүүтэй байгааг олохын тулд туулаа бүр нэг луун өгч. Бидэнд луун үлдээ болов? Оо нэг луун үлдчих. Нэг луунгаар зөрүүтэй байсан учраас үлдсэн байна, тийм ээ. Энийг яаж олохыг бүгдээрээ бодож үзье. 5 луун байсан. 4 луунгийн туулайнууд идсэн учраас нэг луун үлдсэн. Энэ нэг луун бол зөрүү юм аа. Дараагийн бодлого руу орцгоё. 6 цүнх. 4 зурагч. За энэ хоёрын зөрүүг олъё. Зөрүүтэй байна уу? Гүү байна уу? Зөрүүтэй байна. Хэдээр зөрүүтэй байгааг бүгдээр олцгоё. 6 цүнхийг 6-гийн тоогоор нэмэлнэ. 4 зурагч нь бага учраас хасна. Хэд гарах вэ? 2. Энэ хоёрын тоо илүү байгаа цүнхийг тэмдэглэнэ. Аль эсвэл дутуу байгаа хүүхдийг тэмдэглэнэ. 2-оор зөрүүтэй байгаа юм байна, тийм ээ. Хүүхэд цүнх 2 маань 2-оор зөрүүтэй байна гэсэн үг байна. За үүний зөрүүг болоор 4 алин байна. 4 охин байна. Зөрүү гарах болов уу? Бодоод үзээрэй миний хүүхдүүд. Нэг хүүхэд нэг л алим аавна. 4 алимыг 4 охин авч байгаа учраас хасагдана. Зөрүү нь юу? Тэг. Энэ маань зөрүү байхгүй байна гэсэн үг байна, тийм ээ. Зөрүүгүй ч гэж болдог байх нь шүү дээ хоёртоо. Хоорондоо тэмцүү. 2 гурвалжин, 3 гурвалжин, 4 5 хошуу, 2 5 хошуу, 3 хар дугуй, 3 улаан дугуй. 5 гацуур, 2 гацуурын зөрүүнүүдийг тусад нь олоорой. Та нар олж чаднаа. За баярлалаа хүүхдүүдээ.